Shopee Hub шинжлэглээ. Илүү хурдан, илүү найдвартай. Галзуу сервис суугтан тавтай мэрэл. Замралтын өдөр нь сайхан өнгөрч байна уу манайхан. Ингээд хэдүүлээ teach you a lesson. Гэх энэ галзуу цувралан дуусгацгаая. За эдэмөрөнүүд нь та нарыг нэг удаан хүлээлгэж зовоогоод яах вэ гэд хамгийн хурднаараа ярьж дуусгаад та нартай инхүү хүргэж байна гэж. За тэгэхээр эдэмөрөнүүд нь одоо ингэж хурдтай ажиллахад одоо мэдээж одоо хамтран ажиллаж байгаа байгууллага маань их чухал үүрэг гүйцэтгэсэн байгаа. Тэгэхээр та нарыг нэг зовоогоод яах вэ? Бушуухан шиг ярьж дуусгаад санааг нь хамраагаад өгөөрөө гэд хэдэн бороонууд тань галзуу найдвартай үнэлгээ өндөр бараануудыг санал болгодог Shopee Hub хамтран ажиллаа гэж. За тэгэхээр энэ галзуу цувралд бол одоо нэмэлт тайлбар илүүцсэн. Үнэхээр одоо галзуу солиотой цуврал байгаа. Тэгэхээр өмнөх парт маань ч гэсэн одоо яг галзуу хэсгтэрээ дууссан. Тийм болохоор хэдүүлээ бушуухан шиг одоо үргэлжлэл үлцгээе. За тэгээд хэдэн бороонуудынхаа одоо энэ хичээл зүтгэл хөдөлмөрийг маань хүнлээд галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Бас сабадрагуул саба. Адардсан бол лайк дарахтал болоо явж байгаа юм. За бас галзуу сервис сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлэж болох юм шүү. Ингээд энэ галзуу цувралаа хэдүүлээ дуусгацгаая. За баахан лоозон барьсан эцэг эхчүүд сургуулиас алуурчин зайлуул бидний хүүхдүүдэд аюулгүй орчныг бүрдүүлж өг гэж хашгиралдаж байгаагаар цуврал үргэлжлэнэ. Нөгөө новш чин тэр байна. Нөгөө алуурчин тэр байна. Хөөе, новшоо чи зайлаач ээ. Чойсайтын охины аминд хүрсэн гүүчолыг хийсэн хэрэгтэй гимшсэн. Хоригдож байхдаа дүрм журмыг үлгэр жишээ сагсан. Бусад хоригдлуудад үлгэр дуурайлал үзүүлсэн. Гэх мэт шалтгаанаар магадлангаар хугацаанаас өмнө сулалсан нь энэ байлаа. Тиймээс гүчол эргээд сургуульдаа сурч эхэлжээ. Гүчолыг сургуульдаа ирж байгаа мэдээ орон даяар гарсан учраас Чой сайдч тэр мэдээг үзэж байна. Гүчолыг сулчихлаа штэ. Та юу гэж бодож байна? Энэ бүхэн нэг л сэжигтэй. Шоронгоосоо суллагдсан даруйдал сургууль нь юуч болоогүй юм шиг буцаагаад авчихлаа штэ. Бүх зүйл хэтэрхий хялбар өрнж байгаа нь төлөвлөсөн ажил юм шиг санагдахгүй юу? Сургуульд авах хэсгийг сургуулийн захирал шийднэ. Харин товчооны бидэнд сургуульдаа эргээд сурах гэж байгаа сурагчид цаад хийх эрх байхгүй. Хэрвээ би тэрнийг зогсоосон бол харин жинхэнэ өшөө авалт болох байсан биз. Ингээд Хуваажин хаан байна. Хувийн ажилтайгаа явсан. Хаашаа тэрв? Гүчолыг сургууль дээрээ ирэхэд таарсан сурагчид бүгд тэрнээс болгоомжилж замаас нь холдцгоно. Тэгээд ангидаа эртэл үүдэн дээр нь Хуваажин хүлээгээ зогсож байна. Дөрөмт хувцас чинь зогссон байна шүү. Мэдхий сандраа. Би товчооны ажлаар энд явж байна. Чи одоо манай судалгааны кейс болсон. Шоронд ял хэдэлж байгаад гарч ирсэн хүүхэд эргээд хэвийн амьдралдаа орж чаддаг эсхийг бид нэгтлэнэ. Нийгэмдээ хэр дасан зогсож байгааг чинь харна. Тэгэж үуч чамайг дараагийн боломжийг хүлээж авах эрхтэй эсхийг тодорхойлно. Би хамгийн сайнаараа хичээнэ. Гүдээ, энгийн байхтал болно. Эдэж, унтаж, амарч, хичээлээ хий. Чадна үстэ. За тэгээд гүчол сурч байсан ангидаа үргэлжлүүлээд сурж эхэлнэ. Хүүхдүүдээ гүчолтой танилцаарай. Өнөөдрөөс сургуультай эргээд орж байна. Та нараас баг зэрэг ах ч гэсэн та нар тусалж дэмжээрэй. Та нарын хичээлд саад болохгүй гэж найдаж байна. Гэвч хичээлийн завсарлагаанаар ангийнх нь банд нар нүдэн дээр нь бие биенээ хутгалж байгаа болж тоглож өднө. Тэр бүлийн нөхдүүдийн толгойлогчийг чихо гин. Чи эмэгтэй өгшөө хутгалаад алдсан гэж үний юм уу? Өөй, энэ харж байгааг нэ. Намайг хутгалмаар байгаа юм биш үстэ. Алуурчин хүнч сургуульд сурах ямар хэрэгтэй юм бол доо. Яасан? Шудраг бус санагдаж байна. Чамайг ахаа гэж дуудах ёстой юу? Зүгээр дээ. Намайг хүсснээр дуудаж болно. Чи дэ сайн хичээл сурахгүй лээ. Товчооныхын чамайг ажиглаж байгаа штэ. Мэдж байгаа штэ. За явцгаая. Хутгаа мартчихваа. Ингээд тэднийг явсан хойно гүчол сургуулийнхаа орхигдсон агуулгын хэсэгт ганцаараа очиод үзтэл тэнд нэг ширээний нүдэнд жижиг ууттай юм байлаа. Гүчолч эмийг аваад цонхоо нээж хартал өөрийг нь бүлийдэд байсан нөхдүүд доор нь сууж байна. Энэ үеэр товчооны байранд дараагийн ажиллах сургуулиас судалж байлаа. Нэг сургууль дээр багш нь сурагчаа утсаа хураалгахыг шаардсны төлөө багштайгаа халз зодтолдох гэж дайрсан байж. Тэгсэн гүчол ирсэнд мань ихэд гайхацгаана. Сурагч гүчол ямар хэрэгээр энд яваа? Нэг зүйл мэдээлэх гээд чи юм уу ямар нүрээрээ ирсэн новш минь? Энд ямар ч сурагч ирээд уулзахад нээлттэй.
Юу болсныг хэл. Үедингийн дээрлэхэлтийн талаар мэдээлэх гээдэ. Чой багш надад сурагч хүн бусдыг дээрлэхүүлж байгааг хараад зүгээр сууж болохгүй гэж зааж байсан. Тэгсэн ийм үрдэгч уурлаад давшилсанд хоочин тэрнийг түр гарахыг тушаалаа. Тэгэд гүчвэл нөгөө дөрвийн нэгийнхэн зургийг харуулна. Энэ хүүхэд дээрлэхэлтэнд өртөд багш хүн. Тэгэд тэд хэлэлцэж угаад энэ хэрэг дээр хоочин ажил харууллаа. За тэгээд анги даасан багш дээр нь очиод сонгуу гэгч хүүг нийлдэг хүүхдүүд нь дээрлэхэд байгаа талаар мэдэгдсэнд багш нь гайхна. Тиймээс хоочин өөрөө сонгуу гэгч хүүтэй уулзахаар болдог. Тэгээд гурван найзтайгаа явж байхад нь сэмхэн салгаад уулзнаа. Мэдхий сандраа. Бэ чамаг яахч хөө. Намайг яагаад энд ирснийг мэдэж гэнэ үү? Энд үеийнгийн дээрлэхэлт болоод байна гэсэн мэдээ авсан. Манай энд тийм юм байхгүй. Альвэ гараа харуул. Одоо амаанга. Ядаж л чамайг зоддгүй юм байна тийм үү? Та андуураад ахшгүй. Би явлаа. Ноён Wi-Fi гэлөө. Бусдыгаа тоглоулахын тулд байнга хотспот цацаж явдаг чинь үнэн бидтэй. Явдаг Wi-Fi үстэй. Тэд нар чиний цацдаг Wi-Fi-ыг ашиглахын тулд чи дандаа тэдэнтэй ойр явдаг үстэй. Тэгэд хамгийн түрүүнд утсаа гаргаж хотспотоо асаадаг. Тийм үү? Бас чи ганцаараа power bank-та явдаг. Тэгвэл Wi-Fi чинь унтрахгүй те? Тийм биш. Би явлаа. Яарад байна. За энэ үеэр нөгөө хэд сонгууг сургалсаар орж ирээд хуучин хараад гайхацгаана. Та ямар хэрэгээр ирсэн? Гүчөлийн хэрэгээр ирсэн юм уу? Үгүй, чамтай уулзах гэж ирсэн. Чамайг аваа бүүлээ гэж сонслоо. Би юу? Хин тэгж чинь? Хинч бүлийдүүлээгүй гэдэх та чи ямар сонин хүн бэ? Та гимгүү хүмүүсийг үтгэж болохгүй шүү дээ. Та манай сонгууг яатсан? Альвэ сонгуу миний найз Тайвшир. Товчооныхын ч бас алдаа гаргаж болно шүү дээ. Ерөөсөө гуруулаа эндээс явцгаая. Нуучлаарай, бид нар явчих уу? Санаа зовгоо хийчих юм. Чамайг яасан бол гэж санаа зовлоо шүү дээ. За ингээд гараад явсанд хуваажин харсаар хоцорлоо. Оройн гүндээ тэднийг PC-нд тоглож байхад нь тагных санаатай хойноос нь ортол тэр газрыг ажилуулдаг нөхөр тэрнийг таньдаг байж таарад ажлыг нь асууж чанга ярьсанд нөгөө хэдэж сэжиг авчихлаа. Тэгэхэр нь гүндээ гараад ийм урдагчд камертаа шилээ. Бас чихэвч зүйлгээд зүсийг нь хувиргаж өөрийнхөө оронд явуулна. Чи одоо лүүзер гар шүү. Лүүзрүүд хизээж хүн лөө ихцэлж хардгүй. Сэжиг авсан нөгөө хэдэг тэндээс гарч явахдаа зэрэгцээд ийм урдагч явж очиод санамсаргүй юм шиг аягтай усаа асгасанд толгойлогч нь боож өгөх шахлаа. Чи азтай байлаа. Энэ удаа чамайг зүгээр өнгөрөө. Дахиж замд битгий л тааралдаарай. Тэд Чихогийн дуу хоолойг бичиж авахын тулд зариуд ийм зүйл зохион байгуулсан нь тэр байж. Тэгэд офстой ирсэн хойно гүндээ тусгай програмаар дамжуулж тэрний хоолойг дуурайж дуурах боломжтой болдог. Тэгэд сонгуу руу залгана. Уучлаарай, Чихо байна. Чи надад паспортаа өгч болохоор байна уу? Өөрөө хэн бэ? Чихо биш шиг бах юм. Хөөе, навшоо. Олон юм яриад дэлгүү наад паспортаа хурдан өгөөдөгтөө. Уучлаарай, Wi-Fi. Англи үсгэр. Тэгэд тэд паспортоор нь хэрэгэлдэг бүх апп руу н ороод үзтэл тэдгээрийг сонгуу ерөөсөө ашигладаг. Дандаа нөгөө хэд нь ашигладаг байж таарна. Тэр бүхэл Netflix дээр хүртэл сонгууд аккаунт байхгүй байлаа. Тэд нэр сонгуугийн нэр дээр скутер түрээсэлж төлбөртэй тоглоом тоглож хоол захиалж иддэг байж. Харин бүх төлбөрийг мань сонгуу хийдэг болж таарлаа. Бас тэд сонгуугийн нэр дээр олон юм захиалж төлбөрийг нь төлөлгүй морьдог байсан болж таарна. Оройн нөгөө нөхдөд луурдуулсан нэг залуу сонгуугийн хаягаар ирээд барааг нь аваад мөнгө төлөөгүй гэж уурлана. Сонгууч өөрийгөө буруугүй хаягаа алдчихсан гэсэн чи цаадах нь итгэсэнгүй өчиггүй зодно. Маргааш Чихо тэрнийг мэдсэн ч нэг их тоосонгүй. Нөө чи баригдсан юм уу? Болгоомжтой байхгүй. Тэр мөнгийг нөхгүй бол намайг ална гэсэн. Тэгэд чи надад тусалж чадахгүй юу? Надад тийм их мөнгө байхгүй болохоор. Азгүй байлаа. Надад ч бас тийм их мөнгө байхгүй. Гэхдээ би чамд боломжтой болохоор туслана штэ. Хизээ. Чи надад итгэхгүй байгаа юм уу? Гэхдээ туслахгүй байсан ч бүх зүйл чиний нэр дээр болохоор би биш чи л буруутан штэ. Тэгэхээр надтай ерөөсөө хамаагүй хэрэг дээр би чам туслана гэж хэлж байгаад чи харин баярлах хэрэгтэй шүү. Тэгсэн сонгуу өмнө нь болсон нэг явдлыг саналаа. Тэр нэг удаа тэсэлгөө бүх хүннээ ээждээ хэлж ээжигээ дагуулад Чихогийн гэрт иржээ. Тэгсэн ээж нь Чихог ирэхээс нааш шийдвэр гаргахгүй гэж гүрийнэ. Удалгүй Чихо ирээд тэрнийг эмэгтэй дөрвөн насанд хүрэхчдийн бичлэг явуулсан гэж гүтгсэнд сонгуу сандарна. Би бишээ. Чихо өөрөө л энийг явуулсан байх. Чихо төрсөн дүүрөөгөө ийм заваа юм явуулж явах юм уу? Би ерөөсө цагдаа дуудлаа.
Тэгсэн сонгуугийн ээж уучлалгуйлаа. Чиход сонгуугийн бүх хаягийн пассворд байгаа учраас тэр хүссэн үедээ сонгуугийн нэрээр хүмүүс рүү хүссэн зүйлээ явуулах боломжтой байдаг. Намайг дахиж матах гэж оролдвол дараагийн удаа би энэ бичлэгийг ангийн бүх охтууд руу чиний нэрээр явуулчих шүү. Ингээд сонгуу тэрний эсрэг юу ч хийж чадахгүй болсон байлаа. Тэгсэн ээж нь залгсанд сонгуу чихоогоос утас авч болох эсхийг асууна. Чи нэ дуудлага авчгаар чин тоглоом гацчих штэ үе. За ээж чи юм бол ярих хаст. За баярлалаа. Оройн сонгуу гэртээ ирээд ээждээ толгоогоо эрэхтэл загнууллаа. Учир нь тэрний нэр дээр баахан нэхэмжлэх ирж гэж. Сонгуу тэр бүхэнд өөрийгөө буруугүй гэсэн ч ээж нь итгэсэнгүй. За тэгээд сонгууг гэрийнхэн гадаа хуйлаад сууж байтал гүчөөл ирлээ. Маргааш нь гүчөөл тэрнийг дагуулж хуаажин дээр авчирна. Тэгэд сонгуу хуаажинд бүх үннээ хэлнэ. Учир нь өчигдөр оройн гүчөөл тэрнийг үннээ хэлхийг ядгсан байж. Чи товчооныханд итгэх хэрэгтэй. Хэрвээ 2 жилийн өмнө энэ товчоо байсан бол би хүн амны хэрэг үйлдэхгүй байх байсан гэдэгтээ итгэлтэй байна. Хооч мөрдөгч бол яг л чой багш шиг сайн хүн шүү. Ингээд сонгууг хуаажинд хамаг үннээ ярих гэж байтал багш нь орж ирээд чихоо сургуулийн захиргаанд сонгуу өөрийг нь гүтгсэн гэж гомдол мэдүүлсэн талаар мэдэгдлээ. Сургуулийн захиргааны хүчирхийллийн эсрэг хорооны хурал эхлэхэд эсрэгээрээ сонгуу буруутны суудалд чихоо хохирогчийн суудалд суусан харагдана. Энэ үеэр хуаажин орж ирээд хуралд ажиглагчийн статустаа суух хүсэлтэйгээ хэлсэнд цаадуулн үг хэлэх хэрэггүйгээр ажиглахыг зөвшөөрдөг. За тэгээд хурал эхлэхэд чихоогийн өмгөөлөгч сонгууг үйлчлүүлэгчийг нь бүүлий гэж гүтгэж боловсролын эрхийг хамгаалах товчоонд хандсан. Эннээс нь болоод чихоо сэтгэл санааны гүн хямралд орсон тухай мэдэгдэж сэтгэл судлаачийн дүгнэлтийг танилцуулна. Тэгээд сонгуугийн ээж ирэхэд тэр хэлэх үггүй гацлаа. Би өөрөө хохирогч байна. Чихоо бас тэрний найзууд миний аккаунтыг булааж авсан. Тэгээд миний ID-гаар онлайн тоглоом тоглож бараанууд авч бас хоол хөргүүлж иддэг байсан. Чамд баримт байгаа юу? Байхгүй зү. Энэ нөхөрт ямар ч баримт байхгүй. Ийм юм ярьж хүн гүтгдэг итгээд байгаа юм. Намайг интернет кафе тоглож байхад миний аккаунтаар зэрэг хоол захиалж бараа худалдаж авч зарж исэн. Миний үйлчлүүлэгч яаралтай хэрэг гараад цөөн хэдэн удаа аккаунтыг нь зээлсэн тохиолдол байсан. Үйлчлүүлэгч маань тэр зээлийн төлбөрөө аль хэдийн төлж гисэн. Худлаа гэвэл дансны хуулга үзсэн ч болно. Сандарсан сонгуу дансны хуулга үзтэл зээл төлөлт гээд 1 сая вон хийж гисэн байлаа. Тэгээд чихоогийн өмгөөлөгч сэтгэл санааны хохирлын мөнгө гэж нэхэмжлэхийг хүсэж байгаа ч чихоогийн ээжийн саналаар сонгуугаар чихоогоос албан ёсоор уучлал гуйлгахад болно гэж мэдэгдсэнд сонгуу хэлэх үггүй болно. Харин хуаажин энэ бүхнийг анхааралтай ажигласаар. Тэгээд хурал тарахад сонгуугийн ээж чихоогийн ээжэд очиод инэрэнгүй хандсанд талархаж байгаагаа илэрхийлж дахиад ийм зүйл гаргахгүй гэж амлалаа. Тэгсэн сонгууч тэсэлгүй тэндээс гүгээд гарнаа. Хуаажин нөгөө хоёр лууга залгаж болсон явдлыг мэдэгдлээ. Тэгсэн гүндээ энэ чиглэлээр мэрэгчсэн өмгөөлөгч нар байдаг. Тэд бүүлийн нөхдүүдэд хэрэгээс мултрахтан тусалдаа гэдгийг ийм мөрдөгчд хэлсэнд цаадах нь ууралсандаа гал зурах шахна. Хуаажин чи сонгууг олоод очтол тэр ганцаараа суугаад уйлж байна. Сайн уйлаад ав. Дотроо хадгалах хэрэггүй. Дотроо хадгалаад байвал чамайг уйлж байгааг хинч мэдэхгүй. Бас дуугүй байгаад байвал чамайг хохирогч гэдгийг хинч мэдэхгүй. Гэхдээ чи ингэж амьдрахыг хүсэхгүй байгаа үстэй. За, би ингэ явъя да. Удахгүй уулзъя. Хүлээгээчтэй үнэхээр шудраг бус байна. Би цагдаад хэлсэн, эцэг ихтэй ч хэлсэн, багш нарт бас хэлсэн. Хинч надад итгээгүй. Хэдийгээр тэд намайг ашиглахын тулд надтай нийлж байгааг би мэдчихсэн ч надад өөр нийлэх хүн байгаагүй. Бас чихоо цаг нь ирэхээр бүх хүннээ илчлэн гэж хэлсэн. Тэгсэн одоо болохоор би буруутан болчлоо. Хинч итгэхгүй болохоор би яаж амьдрах юм бэ? Би чамд итгэж байгаа. Чамд туслана. Манай товчоонд чи итгэж болно. Энэ үеэр ийм мөрдөгч ахлах сургуулийн сурагчийн дүрээр зүсээ хувиргаж сургууль руу ороход бэлдэж байна. Гүндээ тэрнийг алсын холбоогоор чиглүүлнэ. Сонгуутай муудаад хувийн Wi-Fi-г болсон нөгөө 3 дараагийн байгаа хайж байгаа гэдгийг тэд мэдэж байлаа. Чихооч ийм мөрдөгчийг харсан даруйдаа интернет кафед таарснаа санаад шууд мөнгө нэгдэг. Тэгээд тэрнийг мөнгө өгөхөд бэлэн байгааг нь харангуйтаа харилцаа нь зөөлрөөд ирнэ.
Тэгээд хамт явсаар ийм мөрдөгчийг ангид нь шинээр ирснийг мэдээд баярлж тэрэнд худлагаас сайхан ханддаг. За тэгээд тэрнийг орохдоо зэрэгцээд дэгээдсэнд ийм мөрдөгч босч ирээд зодох шахсан ч гүндээ тэрнийг арай хийн тайвшруулдаг. Би зүгээр санаа тавьсанд баярлалаа. Баярлсан бол Netflix-ийн аккаунтыг түр зээлүүлж. Энийг нь хүлээж байсан ийм мөрдөгч тусгайлан хэвлж бэлдсэн пассворднууд бүхий цаасыг тараасанд нөгөө хэд нь баярлцгаана. Хөөх, чи яаж энэ бүхнийг хийсэн? Чи бас хуучин сургуультай явдаг Wi-Fi байсан юм уу? Манай сургуульд явдаг hotspot гэж ярьдаг байсан л та. Hotspot сүлжээ муу болохоор би энэ төхөөрөмжийг аваад ирсэн юм аа. Энийг ав. Хэрвээ батарей чинь дуусвал энийг аваарай. Бас надад янз бүрийн кабель байгаа. Утсаа өгччихвэл би хичээл орохын өмнө цэнэглээд өгчөж болно шүү. Локо тайлаад өгчөөрэй. Би хотспоттой холбох гээд. За ингэж манхэд хөөрөөд утасныхаа локийг гаргаад өгсөнд ийм мөрдөгч гүндэгийн явуулсан линкийг дарж утсыг нь гүндээтэй холболоо. Орой нөхдүүд интернет кафе тоглож байтал тэдний ID-гаар гадаадаас хэн нэг нь нэвтэрч эхэллээ. Бас хаягаар нь ийш тийшээ янз бүрийн садар самуун сайтуудын линк тараадаг. За бас тэднийг тоглоомоос нь бандуулахын тулд тоглоом руу нэвтрээд тэдний өмнөөс бусад тоглогчдыг хараахаар шийднэ. Ингээд ийм мөрдөгч тэр талын авьяасаа үзүүлж хүний санаанд оромгүй үгсээр хараасанд гүндээж ихэндээ тэр бүрийг бичиж байснаас үлдээ бүр бичиж чадхаа байлаа. За тэгээд нөгөө хараалуудаас нь болоод Чихо тоглоомноос 300 жилээр бандууллаа гэж. Маргааш нь байсхийгээд л Чихогийн данснаас баг-багаар мөнгө гараад байна. Бас тэрний нэр дээр скутер түрээслээд хажуугийн хот руу давхиад явчихсанд сандарсан Чихо мотоциклонод хойноос нь давгсан ч барьж чаддаггүй. Эргээд эрэхт нь хоёр залуу мотоциклыг нь авах гэж зогсож байлаа. Учир нь тэрний аккаунтаас цоошин мотоцикло үнэгүй өгнө гэсэн зар оруулчихаж Чихо уурлаад болиулах гэсэн ч нөгөө хоёр нь тэрнийг зодно. Маргааш нь уурлсан Чихо ийм мөрдөгч тэр улаан галзуу юм л орж ирлээ. Тэгээд заамдад үннээ хэл гэж дарамтлсанд мань мөрдөгч тэр зүйлийг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Чи намайг ямар асуудалд тутгаснаа мэдэж гин үү? Чамайг сургуультай ирснээс үхснээ дээр гэж бодох хүртэл чинь зовоно гэж бодож байгаа шүү. Би эхлэхгүй байна. За тэгсэн Чихо уурлсандаа дайрсанд мөрдөгч тэрний ганцхан үрээд шидчихлээ. Гайхсан Чихо сандал барай дайрсанд харин ийм мөрдөгч хоолоогоо шахаж "Авраарай, туслаарай" гэж хашгирсанд нөхөр гацчихна. Энэ үеэр ангийнхан нь орж ирээд гайхацгаана. Сахилгын хороогоор ороход бэлэн үү? Нөхөр өөрийгөө ямар ч буруугүй гэж зүтгэсэн ч хэн ч итгэсэнгүй. Сахилгын хурал болоход өмгөөлөгч нь тэрнийг ямар ч буруугүй гэж зүтгэнэ. Энэ үеэр ийм мөрдөгч хурлын танхимд тэрэгэнцэртэй орж ирсэнд бүгд шок. Хоцорч ирсэн дуучлаарай. Энэ охин эмчид үзүүлэх хэрэгтэй байсан. Бас би өнөөдөр энэ охины өмгөөлөгчөөр ажиллана. Өмгөөлөгч нь надад эрхээ шилжүүлсэн юм аа. Хэн гэдэг өмгөөлөгч ийм юм хийж өмгөөлөгч биш хүнд эрхээ шилжүүлдэг байна? Али, утсыг нөгөөдөхтөө. Энэ хүн л дээ. Ингээд мань хүн чой сайдын зургийг харуулсанд бүгд дуу алдацгаана. Тэгээд чой сайдыг албан ёсны өмгөөлөгчийн эрхтэй хуульч гэдгийг нь хэлсэнд хурлыг эхлүүллээ. Хойжинч үргэлжлүүлээд Чихо хохирогч өхнийг байнга дарамталдаг байсан талаар ярьж тэрнийг сэтгэл санааны гүн хямралд орсныг хэлэхэд ийм мөрдөгч сайн жүжиглж амнаас нь шүлсэн контролгүй уурсаж байна. За тэгс нөгөө Чихоч байж ядна. Тэгээд өсөрч гарч ирээд ийм мөрдөгчийг татаад босголоо. Чамайг зүгээр гэдгийг чинь мэдчихнэ. Наа жүжигээ зогсоо. Эднэрт үннийг хэлээд. Тэгсэн ийм мөрдөгч гарнаас нь бариад ганц дарсанд Чихо хөдөлж чадалгүй унаатгана. Чи юу хийснээ ухаарч гинөө? Чи бусдыг яаж зовоож өснө одоо өөрөө мэдэрч гинөө? Эсвэл би гарыг чинь хугалчих юм уу? Баярлалаа мөрдөгч. Та нарын өмнө зогсож байгаа хүн бол манай товчооны мөрдөгч. Чиход дээрлэхүүлж байсан сонгуугийн хэргийг мөрдөж байсан мөрдөгч. Бид нэр сонгуу сурагчийн нэрийг цэвэрлэхийн тулд энэ бүхнийг зохион байгуулсан юм. Сонгуу биднийг харж байна уу? Сонгуу ээжтэйгээ хамт камераар харж байлаа. Би сонгууг яагаад ч хүү? Нэг ч удаа цогч байгаагүй. Тийм ээ, үнэн. Чи нэгч зохиогүй. Гэхдээ биеийг нь хохироогоогүй сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан. Энэ бол нэг төрлийн хүчирхийлэл. Чамаас болоод тэрний үгэнд хинч итгэх болсон. Эцэг их нь хүртэл. Хамгийн адгийн нь өөрийг нь ийм байдалд оруулсан новшоос тэр уучлал гуйх ёстой болсон. Чи тэрнийг ингэж дарамтлсан. Задагсан сонгуугийн ээж бүгдийг ойлгоод хүүгээсээ уучлал гуйлаа. Тэгээд хожин сургуулийн сахилгын хорооны гишүүдийг хохирогчийн ар гэрээс уучлал гуйсан албан ёсны мэдэгдэл хийхийг тушаадаг.
За sorry, борон та нартай гэлсний галзуу сонирхолтой реклам алга даадах юм. Тэгэхээр манайхан урд хөршөөс найдвартай бараа захиалах илүү амар болжээ гэж. Яаж гэхээр хятадын 80 сая гаруй бараанаас өөрт хэрэгтэй бүхнээ монгол хэл дээр Store Pay, Pocket, QPay гэд монгол төлбөрийн нөхцлүүдээрээ төлж захиалаад гэртээ хөргүүлэх боломжийг Shopee Hub олгож байна. Гэртээ машинда өөртөө хэрэгтэй бүхий зүйлсээ нэг дор захиалаад 10-аас 12 хоногт хөргүүлээд авах боломжтой юм байна. Хайсан бүхнээ зургаар нь хайгаад олох боломжтой гэд боддоо. Галзуу юу. Хамгийн гол нь найдвартай өндөр үнэлгээтэй бараануудыг танд санал болгоно гэж байгаа. Тэгэд бас та нар маань зуны аялалдаа бэлдэж эхэлсэн үү? Хэрвээ бэлдэж амжаагүй болно штэ. Аялалд хэрэгтэй майхан сав, аяны сандал, ширээ, тогоо, шанаг, зуух гэдэг хэрэгтэй бүх зүйлсээ Shopee Hub-аас захиалаад 10-аас 14 хоногт л хөргүүлээд авчихна шүү дээ. Замд гарахаас өмнө замын бэлтгэлээ Shopee Hub-аас базаагаарай. За анхаарлаа тусанд баярлалаа. Тайлбараа үргэлжлүүлцгээе. Томчууд бид хүүхдүүдийг хамгаалах ёстой байхад чи өөрөөсөө ичихгүй байна уу? Тэднийг хорооны хурлаас гарч ирэхэд сонгуу ээжтэйгээ ирээд талархлаа илэрхийллээ. Гүчөөл ирээд бүх зүйл сайнаар дууссан талархаж байгаагаа илэрхийлсэн ч мань хэд тэрнтэй нэг их юм ярилгүй яваад өгнө. Оройн Чойсайд хожин хоёр хамт сөөжөө угаад Чойсайд нилээд муудсан учраас хожин тэрнийг гэртээ авчираад хонуулна. Чойсайд найз бүсгүүтэй болохыг ятгсан ч хожин эрс татгалцсан байж. Тэгээд ганцаараа хэвтэж байхдаа Чойсайд анх хожинтой хундаг тулгаж байснаа саналлаа. Чойсайдын охин Гаюн хожин тэр хоёртой хамт махширж идээд хундаг өргөхийг хүссэн ч Чойсайд эрс татгалзаж байж. Тэгээд Гаюн хэрвээ тэр хоёрыг хундаг тулгахгүй бол хизээж хүнтэй гэрлэхгүй ганцаараа явсаар насыг барна гэж сүрдүүлсэнд нөгөө хоёр нь сандраад бошуухан хундаг тулгаж байж. Үүнийгээ сонссон Чойсайд ихэр татан уйлсан бол хожин ч нөгөө өрөөнд ганцаараа гонигтайгаар сууж байлаа. Тэр орой гүчөөл дээр чихөө ирж байна. Чи намайг өмгөөлөгч авал явна гэж хэлээ үсттэй. Учир нь тэрнийг эхний алхам хийж төрүүлж гомдол гаргах санааг гүчөөл өгсөн байж. Тэгээд бас нэг өмгөөлөгчийн контакт өгч. Одоо тэгээд яах болж навшоо? Бүх зүйл яг л миний төлөвлөснөр боллоо. Тэр чинь юу гэсэн үг юм? Товчоноос болоод миний амьдрал сүрчээд байна. Гэр бүл маань сүрчээд байна. Би үхэж байж л энэ бүхнээс салах байх. Тийм ээ. Чамайг сонгог бүлийдэд байгааг товчооныханд хэлсэн хүн нь би. Тийм болохоор тэд нар чиний хойноос ирсэн юм. Харин одоо намайг юу хийхийг мэдэж гинөө. Ингэн. Тэгээд нөхөр тэрнийг түлхсэнд чихөө дээврээс унлаа. Маргааш намын байран дээр гүчөөл очоод Чойсайдын өрсөлдөгч гитэтэй уулзна. Товчооны мөрдөжүүлсэн сурагч байшингаас үсэрч амиа хорлсон тухай мэдээ тархаж боловсролын эрхийг хамгаалах товчооны нэр хүнд огцом унсан тухай мэдээг гитэ дөнгөж аваад байж. Тэгээд гүчөөл тэрэнд чихөөгийн товчоноос болоод миний амьдрал сүрчээд байна. Гэр бүл маань сүрчээд байна. Би үхэж байж л энэ бүхнээс салах байх гэсэн яриаг нь сонсголоо. Энэ таны хүссэн зүйл. Санаа зовлтгүй. Ямар ч хяналтын камер байгаагүй. Энэ бичлэгээр юу хийхээ та өөрөө мэдтээ. Чи юу игээд байгаа юм? Намайг үүний төлөө чамайг шоронгоос сулалсан гэж бодоо юу? Үгүй ээ. Та намайг шоронгоос гаргасан юм биш. Би үүнийг төлөвлөсөн байсан учраас би гарсан. Та намайг энэ хэрэгт хутгаагүй. Харин би таныг энэ хэрэгт хутгаж байна. Кан хинэгчийг би тань руу явуулсан юм штэ. Яадаг муу новшвэ. Та наад яриагаа засахгүй бол ерөнхийлөгч болох гэж байгаа хүн чинь бие зөв авч явах ёстой үстэй. Эцэст хоёулаа адил зүйлийг хүсэж байгаа шүү дээ. Та бид хоёр хоёулаа тэр товчоог үгүй хийхийг хүсэж байгаа штэ. Тэгээд гараад явхад эвгүй гартаа орооцолдсон болохоо гитэ ойлголоо. Харин нөгөө талд Чойсайд хүнд гэмтэж сэхэнд орсон чихөөг хараад зогсож байна. Эмнэлгээс гараад явхад сэтгүүлчид тэрнийг бүчээд авцгаана. Тэгсэн гитэ очоод гүчөөлийн өгсөн бичлэгийг бүгдэд сонсгож чихөөгийн үйлдэлд товчоо буруутай гэж тулгсанд Чойсайд хэлэх үггүй боллоо. Энэ үеэр гүчөөл сургуулийн үүдэнд пайз бариа зогсож байна. Тэр өглөө хожин сургууль руу ирж байгааг хараад гүчөөл урдаас нь яваад очино. Бага байдлыг нь хараад энэ бүхний ард тэрнийг байгаа болохыг хожин гадарлана. Учир нь хожиныг тэнд очихын өмнө гүндээ хэрэг гарсан дээврийн ойр хавийн хяналтын камеруудыг шүүж үзэж шугаад нэг бүдэг бичлэг олсон байж. Тэгээд тэрнийг хэн нэгэн түлхсэн байж болзошгүй харагдсанд хожин шууд сургууль руу очисон нь энэ байлаа. Та энд юу жоо? Товчооны ажил их завгүй байгаа гэж бодсон юмсан. Миний оюун санаа бүрч их завгүй байна. Чамаг яагаад энэ сургуульд эргэж ирснийг? Яагаад дээрлэлтийн хэргийг мэдэгдсэн болохыг? Бас одоо яагаад ийм зүйл хийгээд байгаа талаар чинь л бодоод байна.
Та хэр их юм мэдэж байгаа юм? Уучлаарай. Хэрвээ та мэдмээр байгаа бол би бүгдийг нь хэлж өгч болно шүү. Энэ нэмээс болоод манай товчог хаалгахыг хүсэж байгаа үстэй. 2 жилийн өмнө Ирвэхэ эм гэдэг нэртэй байсан. Харин сүүлд Зүрхэн эм гэдэг болсон байсан. Одоо харин ямар нэртэй болсон юм бол доо? Diamond. Гэхдээ танд баримт байхгүй шүү дээ. Байсан бол цагдаа дуудаад намайг баривчлах байсан биз дээ. Тийм болоод Линд элдв юм яриад байгаа зү. Та Чой багштай их адилах юм. Бусдын хэрэгт хошуугаа дүрээл. Ингэж яваад ихнэр шигээ дуусах үедээ. Тухайн үед Гучол сургуулаа хаяхаар шийдсэн байсан чи Чой багш хойноос нь хөөцөлдөж сургуульдаа эргэж орохыг ятгах байж. Гэвч Гучол эргэж очихгүй гэж гүрийдэг байжээ. Тийм учраас Чой багш нойтон хамуушиг дагаж сургуульдаа ирэхийг ятгах гэж гэрийнх нь гадаа байнга очих болсон байна. Ингээд явж байгаад тэр Гучолтой хамтардаг буруу гарын нөхдүүдтэй таарч. Тэгээд Гучолыг хүчээр дагуулад сургууль дээр ирсэнд нөхөрөө тэр цагаас эхлээд сургуулийн гадуур хийдэг хууль бус бизнесээ сургуулийн хүрээнд явуулахар шийдсэн байна. Энэ олон хүн бүгдээрээ манай хэрэглэгч болно гэж боддоо. Тэгээд бараагаа нааш цааш зөөхөд их амархан. Гол нь жил бүр хэдэн зуун шинэ хэрэглэгч орж ирнэ. Тэгээд Гучол дөрөмт хувцас өмсөд ойлгож ухаарсан хүний дүрээр сургуульдаа явж эхлэх болжээ. Тэгсэн нэг өдөр Чой багш Гучолын цүнхэнд номыг нь хийх гэж угаад цүнхээр нь дүүрэн мансууруулах юм байсанд шоконд орж. Тэгээд номон дээр нь би чамд итгэж байна гэсэн бичиг нагаад тэр химийг нь аваад явчихсан байжээ. Эннээс болоод тэр галзууртлаа ууралж багшийн аминд хүрсэн байж. Тэр өдөр Чой багш тэр химийг зүгээр орхицсан бол өдий амьд байх байсан шүү дээ. Яасан? Намайг цохих гэж байгаа юм уу? Ингэж болохгүй шүү дээ. Хүмүүс хараад байна. Товчог хэтэрхий хүч хэрглэж байна гэж хүмүүс гомдолж байгаа шүү дээ. Хэрвээ та намайг цогчвол хувийн үш онзон авч байгаа юм шиг харагдана шүү дээ. Хэрвээ цохихгүй бол танд юу ч тохиолдохгүй. Гэвч хоочин яриагаа дуусгахаас өмнө унтлан цогсонд тэнд байсан бүгдээрээ цочордлоо. За энийг таамаглаж байсан Гучол хөлнөөс нь зурч хуурчлал өршөөл гуйна. Энэ бичлэг вайрал болсонд Чой сайтын өрсөлдөгч гитэж бушуухан өлгөж аваад хэвлэлийн хурал хийнэ. Чихо гэж хүү товчооны хүчирхийллээс болоод амиа хорлохыг завдсан. Гэтэл тэр хэргийн гэрч Гучолыг олонний нүдэн дээр зодож дарамтллаа. Энэ юу болж байна? Ийм зүйлийг би зөвшөөрөхгүй. Боловсролын эрхийг хамгаалах төв өс хонзон дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулж байна. Би энэ товчоог заавал тараана. За үүнтэй зэрэгцээд товчооны эсрэг пайз барай зогсож байсан Гучол дээр өөр олон сурагчид нэмэгдэж тэмцэлд нэгдэж эхэлжээ. Үүнээс болоод товчоог тарах шахалт нэмэгдсэн ч ерөнхийлөгч одоохондоо товчоог тарах шийдвэр хараахан гаргаагүй байлаа. Хожиныг Чихогийн хэргийг мөрдөхөөр сургууль дээр ирэхэд Гучол тэргүүтээс сурагчид тэрнийг хэргийг ус хонзонгийн сэтэлтэйгээр мөрдөж байгаа учраас шударгаар шалгаж чадахгүй. Тиймээс сургууль руу нэвтрүүлэхгүй гэж тэмцдэг. Энэ үеэр Чой сайдаж хэвлэлийн хурал хийж Чихо сурагчийн амиа хорлох гэсэн оролдлогын цаад шалтгаан эзлэгдэн шийдэгдэх хүртэл товчооны үйл ажиллагааг түр зогсоож байгааг зарлана. Бас товчооны мөрдөгч нар ч энийг дагаад үйл ажиллагаагаа түр зогсоож. Хожин эхнэрийнхээ булшин дээр ирээд хийсэг зогслоо. Энэ үеэр сургууль дээр Гучол үйл ажиллагаагаа эрчимтэй эхлүүлж байна. Товчоо нэгэнт байхгүй болсон учраас үйл ажиллагаагаа эхлүүлцгээе. Бусад сургуулиудын дийлрүүдэд барааны хамтлагааг хүрг. Тэгээд эндхийн сурагчдад шахаж ихэл. 100 гаруй үйлчлүүлэгчтэй болоход бид жинхнээсээ хөгжилдөж эхэлнэ. Сургуулийн нэг давуу тал бол эднэр бүгдээрээ хэрэглэгч болоо зогсохгүй. Бүгдээрээ борлуулагч болж чадна. Дээрээс нь бүгдээрээ насанд хүрээгүй. Хинч сургуулийн сурагчдыг сэжиглэхгүй штэ. Баригдсан ч шууд суллагдана. Гол нь тэдний ганц нэгээр нь золигт гаргасан ч хинч анзаарахгүй. Ингээд нөхөр эхлээд сонгууг дуудаад пүүцэн дотор нуулсан мансууруулах юм өгөөд. Өөр сургуулийн хүүхдэд зарж байгаамаа. Чи хүргээд өгөөч гэж гуйсанд сэжиг аваагүй сонгууч зөвшөөрлөө. Тэгээд пүүцийг хүргэж өгөөд ирэхэд нь Гучол тэрэнд мөнгө өгсөнд сонгууч баярлалаа. Гэтэл сургуулийн дээврийн өрөөнд баахан хүүхдүүд ирчихсэн. Бүгдээрээ пүүц хүргэлтийн ажил хийж эхэлсэн байгааг хараад сонгуу гайхнаа. Ингээд сургуулиас нь витамин гэсэн уудтай мансууруулах эм бусад сургуулиуд руу тарж эхэлдэг. Нэг өдөр сонгуугийн ангийнх нь хүүхэд мотоциклдаа явж байгаад осолд орсон учраас багш нь эмнэлэг рүү яарад явлаа. Тэгээд энэ талаар ангийнхандаа хэлээд хичээлээ хийж явахыг сануулсанд сонгууч энэ талаар ангийнхандаа хэлнэ. Новш гэж даанч Сонжуу амар хурдан түгэл тэгээд исэн юм аа. Мотото болцсон юм биш. Сонжуун гихч хүүг осолд орсныг сонссон ангийнх нь банд нар тэрэн шиг мототой болохоор шийдснээс гадна тэрний түгэлтийн ажлыг хувааж авахар шийдлээ.
Сурагчид урд урдынхаас илүү анхааралгүй болж хичээлээ таслах нь жигсэж байгааг багш нар нь анзаарсан ч юу ч хийж чадахгүй л байна. Тэдний энэ яриг сонссон сонгу нэг зүйлийг шийднэ. Энэ үеэр Гуччолийн бүлэглэлийн үйл ажиллагаа хурдтай өргөжж зөвхөн Сөүлд гэхэд дор бүрнээ 100 хэрэглэгчтэй 17 сургуультай холбоо тогтоосон байж. Үүнтэй зэрэгцээд бараагаа дамжуулах арга нь улам бүр нарийсаж байлаа. Ангийнх нь хүүхдүүд хичээлдээ суухгүй түгээлд зогсоо зайгүй хийж байгааг харсан сонгу Гуччол дээр очиод хүргэлтийн бараа авчээ. Тэгээд гарсан хойноо тэнд юу байгааг хараад сандарч шууд хуваажин руу залгаж яралтай уулзахыг хүссэн ч Гуччол энийг нь мэдсэн учраас сонгу хуваажинтай уулзах чадалгүй баригдчихна. Борлуулагчдыг яралтай бараагаа буцааж аваад авсан гэдгээ зургаар баталгаажуулаад бушуухан тар гэж хэл. Харин энэ нөхрийг харамсалтай юм. Уг нь сайн хүү байсан юмс. Ингээд борлуулагчид бүгдээрээ бараагаа авч эхэлсэн бол Соён Октын сургуулийн багш Тэнхмийнхээ шүүгэнээс тэдний тарааж үсэн имийг олжглоо. Тэгээд яарад сургуулиас гартал хожин тэрнийг аваад нууц оффистоо авчирлаа. Тэнд Гуччол болоод тэрний сүлжээг маньхэд бүрэн тодорхойлчихсан байна. Та гайхаж байгаа байх. Хожин мөрдөгч энэ ажиллагааг бүхэлд нь нууцаар зохион байгуулсан юм. Үнэхээр Гуччолыг нуувчнаасаа гарч хөдөлж эхлэхэд нь барихын тулд хожин зариуд тэрнийг цохиж товчооны үйл ажиллагааг төр зогсоолгосон байлаа. Чой сайдч багийнхандаа итгэхэд энэ төлөвлөгөөг нь дэмжиж эцэст нь би бүх хариуцлагыг хүлээх учраас та нар төлөвлөгөөгөө тултал хэрэгжүүл гэж хэлсэн байжээ. Тэгэд маньхэд төлөвлөгөөндөө туслуулахын тулд урд нь тэднээс тусламж авч байсан багш нартай холбогдоо зогсохгүй. Чой сайд өөрөө бүх багш нарт хандаж тусламж гуйгаад энэ хэрэг дээр хамтарч ажиллахыг тусгайлан хүссэн байлаа. Ингээд юм багш тэдэнд олсон эмээ өгсөн бол удалгүй өөр олон багш нар ирж өөрсдийн олж авсан эмнүүдийг өглөө. Нууцлаараа энэ эмнүүд манай сургуулиудаар аль хэдийн тархчихсан бол яана. Бидний санаа зовоо. Бид тийм зүйлийг зөвшөөрөхгүй. Үнэхээр гүндээ ийм мөрдөгч хоёр борлуулагчдыг дагаж яваад тэднээс эм авсан бүх сурагчдыг газар дээр нь дээрэмдэж эмнүүдийг нь хурааж авсан байж таарна. Ийм зүйл хийхэд тэдэнд гүүн хайтыг ахлах сургуулийн атмаанууд тусалсан байлаа. Энэ замаар тэд сургуулиудад түгээсэн бүх дээжүүдийг хурааж авсан байж. За үүнтэй зэрэгцээд гүндээ телеграмаар баахан хуурамч захиалга өгсөнд цаадуул нь борлуулалт сайн хийгдэж эрэлт нэлээд өндөр болсон байна гэж итгэж. Тэгээд Чой сайд хэвлэлийн хурал зарлалаа. Энэ бол сүүлийн үед сургуулиудаар түгээгдэж байгаа мансууруулах эм. Сүүлийн хэдэн өдөр багш нар манад ийм имийг маш олныг авчирч өглөө. Манай боловсролын эрхийг хамгаалах товчоо нэгтнэн ба ажилсны үр дүнд энэ имийг түгээж байгаа сүлжээг тогтоож гол толгойлогчийг нь илрүүлсэн. Тэр бол Жинвон ахлах сургуулийн Чо Гуччол. Тиймээс өнөөдрөөс эхлээд төр зогсоосон байсан товчооны үйл ажиллагааг эргүүлээд сэргээж байна. Энэ мэдээг үдсэн Гуччол болоод тэрний хамсаатнууд сандарцгааж хамаг бараагаа аваад зөөгдөх гэж байна. Мань гуравч үнэмлэхээ зүгээд сургууль руу ирлээ. Энэ удаад сурагчид замд нь саадуулж чадсангүй. Тэгээд нөхөр Гуччолын үйл ажиллагаа явуулдаг агуулхад ирсэн ч тэд аль хэдэн явчихж. Очихт нь тэнд нэг түгжээтэй төмөр шүүгээ байсанд мань хоёр анзааралгүй хүчээр нээтэл дээр нь их хэмжээний нунтаг мансууруулах бодис өлгсөн занг бэлдсэн байсан болж таарлаа. Азвалж хожин энийг анзаарсан учраас тэр хоёрыг амьсгаагаа төгжгээд цонхыг яаралтаар нээсэнд Гуччол гаруудтайгаа тэндээс явж таарна. Гуччол хожиныг хараад эмнүүдэд харуулж тохуурхнаа. Тэгсэн мансууруулах бодисоор амьсгалж мансуурсан ийм мөрдөгч шууд цонхоор үсрээд Гуччолын ард явсан хоёрыг дараад авлаа. Хожинч гараад ирсэнд Гуччол тэндээс хар хурдаараа зүгтаана. Мань хүн хойноос нь хөөсөн бол мансуурсан ийм мөрдөгч гартаа утсаа бариад үлдсэн хоёрыг балбсан ч удалгүй эмний нөлөө нэмэгдэж зодолдох чадваргүй болоход нөгөө хоёр нь тэрнийг балбана. Харин гүндээ компьютерийн хэрэгслийг хамгаалалт болгож зүгээд тэдэн лөө дайраад орно. Ийм мөрдөгч зүгээр үү? Хинбэ? Яасан игдүүтэй золиг вэ? За нөгөө зүгтсэн Гуччолыг хөөж сургууль руу орсон мань хүн сургуулийн хаалгыг гинжилж түгжээд дотогшоо орсонд тэнд нь хутаг турбаагаар зэвсгэлсэн баахан банд нар хүлээж байлаа. Цаг хэмнэх үүднээс би та нарыг нэг л цохиё.
За тэгээд хуваачныг дээшээ гарч ирэхэд Чой багшиг алсан коридордоо Гүчол зогсож байлаа. Навш гэж. Яг л тэр үеийн шиг юм болох нэ. Тэгээд тэр үед болсон явдлыг санана. Энэ үгээр чи яах гэж байсан? Та яагаад цагдаад хэлээгүй юм бэ? Чамд дахиад нэг боломж олгох гэсэн юм аа. Гэхдээ чи эхлээд өөрөө хэрэгээ хүлээх хэрэгтэй байна. Тэгэхээр та энэ талаар хүнд ч хэлээгүй байх нэ. Тэгвэл таны өгсөн энэ хоёр дахь боломжийг чинь би тултал ашиглана. Ашгүй дээ. Чи ч тэнийг навш юм да. Би яалаа гэж өөрөө хэрэгээ хүлээх юм. Би насанд хүрээгүй учраас дээд тал нь 4 жилийн ял аваад талын биеэрээ эдлээд л удалгүй шоронгоос гараад ирнэ. Гүчөлөө хэрэггүй. Би 2 жилийн дараа эргэж ирээд энэ ажлаа үргэлжлүүлнэ. Чиний ачаар би сургууль бол хамгийн сайн зах зээл болохыг ухаарсан. Харамсалтай та хурмаа хийж амжихгүй дуусхан дээ. Хуваажин тулаад ирсэнд Гүчөлж хөдөлсөнгөө. Өмнө нь би чамайг нэг л цогсон. Харин энэ удаад их өвдөх байх шүү. Товчооны мөрдөгчтэй би яаж ин тэнцэх юм? Тиймээс би эсэргүүцэхгүй. Гэхдээ чи хөдөлгөл юм бол энд өөр нэг гимгүүхэн үхий шүү. Энэ үеэр Гүчөлийн хамтрагч хөхнийцүүлсэн сонгууд хутаг тулгаад гараад ирнэ. Тэгэд Хуваажиныг эргээд харахад Гүчөл тэрнийг хутгаллаа. Би сонгууг амьд үлдээнэ. Харин та их нэртэйгээ уулзахдаа намайг уучлаарай гэж хэлж ин гэд дамжуулчаарай. Тэгэд нөхөр хутгаа бүр гүнд дүрх гэсэн ч Хуваажин гарыг нь барьсан учраас хөдөлж чадахгүй боллоо. Тэгсэн Гүчөлийн хамтрагч сонгуугийн хөлийг хутгалсанд сонгууч чангаарлоод газар унаатгана. За тэгсэн мань хүн гараа тавьсанд Гүчөл тэрнийг хэд хэдэн удаа хутгална. Энэ чаргагүй хамгаалалт гэж тооцогдохоргүй боллоо л доо. Тийм учраас би энэ улсаас бушуухан гарна. Улс болгонд л сургуулиуд байгаа үстэй. Ингэж хэлэхдээ зэрэгцээд сургуулийн үүслэр сургуульд үйл ажиллагаа явуулах үедээ тавьдаг товчооны ая явснаа гэрэл унтарч оронд нь улаан гэрэл аслаа. Тэгээд ухаанан сэргсэн ийм мөрдөгч улаан галзуул дайрч ирээд Гүчөлийн хамтрагчийг баруун зүүнгүй балбана. За харин мань Хуваажин Гүчөлийн гарыг бариад авсанд Гүчөөлж урагшаажгүй хоошоочгүй гацлаа. Чи их олон юм чалчих дуртамаа да те? Одоо би жоохон ярих уу? Задаг нөхрийг хан мөргүүлээд босоод ирэхэд нь хутгаа сугалж буцаагаад өглөө. Тэгээд хутгаа ухаар гараа сонгоход нь дахиад алгадана. Чи буруу сонголт хийлээ. 2 дахь боломжоо салхинд хийсгчлээ дээ. 행복할 권리를 갖는다. Сурагчдыг чөлөөтэй сурахад нь саадулсан навш хэний ихч байлаа гэсэн. Би сургаад өгөх болно. Намайг уучлаарай. Намайг битгий халаач. Дахиад нэг боломж олгооч дээ. 2 дахь боломжийг хүн чамд өгөхгүй. Харин чамайг үнэхээр их хүсэх үед тэр боломж өөрөө ирдэг. Тэгсэн энэ үгийг Чой багш хэлж байсныг Гүчөл саналаа. Та нар худлаа санаа тавьдаг дөр үзүүлдэгч хинч жинхнээсээ санаа тавьдаггүй үсттэй. Чой багш өгөхөөс өмнө юу гэж хэлж байсныг мэдхүү. Гүчөлөө хэрэггүй гэсэн. Надад навшийн боломж чинь хэрэггүй. Зүгээр л намайг алаад аль. Тэгсэн Хуваажин нөхрийг цохих гэснээ бие барьлаа. Гүчөлөө бүхнийг ихнээс нь хэлье. Энийг Чой багшийн чинь чамд өгч байгаа сүүлийн боломж гэж бодоорой. Та нар хөрсдийгөө хэн гэж бодоод байгаа? Есүс Христ юм уу? Бурхан Будда юм уу? Бид нар бол том хүмүүс тэнийг минь. За тэгээд нилээд цусаалтсан Хуваажин хан налаад суулаа. Ухаан нь балартаж эхнэрийнхэн дүр зураг харагдана. Би сайн байсан уу? За тэгсэн ийм мөрдөгч ирлээ. Үдээсний машин аваад ирэх үү? Бити инээ түргээд байгаач дээ. Удалгүй цагдаа эмнэлгийнхэн эрцгэж тэнд байсан сурагчдыг бүгдийг нь баривчллаа. Чойсэд өөрөө ирж Гүчөлийг баривчилж байгааг болоод сургуулиас хөөж байгааг мэдэгддэг. Тэгснээ Хуваажиныг хутгалуулсан болохыг хараад шууд эргэж Гүчөлийг зодох гэж дайрна. Маргааш нь Чойсэд хэвлэлийн хурал хийлээ. Боловсролын жинхэнэ утга учир бол мэдлэг чадвар, ур чадварыг суулгаж, зан чанарыг төлөвшүүлэх явдал. Сайн сургууль, сайн ажил чухал. Гэхдээ хамгийн чухал нь ёс суртахуунтай, хүн чанартай хүн шиг хүн болгон хүмүүжүүлэх явдал юм. Бид ийм л боловсролыг зорж байна. Өнөөдөр Солонгосын боловсролын систем энэ зорилгоос холдоод байна. Гэвч энэ бүхний дунд манай багш нар ажлаа үнэн чударгаар хийсээр байна. Тиймээс сургууль айдас төгшүүрийн газар байхаа болох хүртэл манай товчоо
хохирогчийн талд зогсож Солонгосын боловсролын систем эргэн сэргэх хүртэл тэмцэх болно. Дараа нь тэд Чой сайдын охины булшин дээр очицгоно. Тэгээд бүгд нийлж Чой сайдыг өр зөөлөн нулимс ойрхон хүн гэж тоглоом хийсэнд Чой сайд ууралж тэднийг яралтай ажилдаа орохыг тушаалаа. Дүрс солигдоход нэг спортын сургалтад сургуульд сагсан бөмбөгийн багийн од нөхөр бусдыгаа дэглэж байна. Гэвч нэг хүн чангашгирч тэрнийг болиулсан нь гүндэ байлаа. Ахлах сургуулийн сурагчид хичээл хийж явах ёстой үстэй. Альвэ дүүнрээ бос. Босоо бити санаа зов. Би бол боловсролын эрхийг хамгаалах товчооны хилцээний дэд дарга Бон гүндэ. Өнөөдрөөс эхлээд манай товчоо та нарыг сургаад өгнө. Али чи бос. Хөөе. Яасан? Хөөе чи хайчих нь уу? Тавиач хөөе. Тавиач. Савра татаач новшоо. Дүүнрээ бос. Хил амаараа ойлголцохгүй бол хатуу гараар үзэхээс тэгсэн нөгөө нөхөр ийм мөрдөгчийн урдаас гүндэг шидсэнд тэр хоёр ороо цолдоод унлаа. Энэ бүтлгүй амьтдыг хараач. Товчооныхан ирчгээд байхад бие зөв авч явж чадахгүй юу? Сурагч бол сурагч. Улс орныг төлөөлдөг шилдэг тамирчин байсан ч хамаагүй. Манай шинжлэгдэн зохион байгуулагдсан боловсролын эрхийг хамгаалах товчоонд хязгааргүй эрх мэдэл өгөгдсөн гэдгийг мэдээгүй юу? Энэ мөчөөс эхлээд би чамайг сургана. За ингээд мань хүн тэр нөхрийг алгадахаар дайраад орно. Нөгөө талд цагдаа нар гэтээг баривчлаад аваад гарч байна. Тэгээд тэнд зогсож байсан Чой сайдыг хараад дайрсан чи Чой сайд тэрнийг дэгээдээд унгалаа. Би ингээд дуусахгүй шүү. Би эргэж ирээд чамайг заавал буулгаж авна. Чамд тэр бичлэгийг өгөх үед л чи зогсох ёстой байсан юм. Чам шиг хүмүүс л сурагчдыг мангас болгодог юм штэ. Чи өөрөө тийм ариухан амтэн уу? Чамд ч сул тал олон байгаа шүү. Тийм үү? Тэгвэл нэгэд би муу хүн юм бол ингэчхэд болно үсттэй. Тэгээд Чой сайд мань гарын нүүрлүү цогсноор саврал маань конец фильма. За ингээд энэ галзуу цувралын тайлбар маань нэг мөсөн дуусч өмнөх хэлдгээрээ дахиад хэлье. Та хэдийн санаач амарлаа, мань хэдийнхэн санаач амарлаа гэж. За үнэхээр одоо нийгэмд те олон түмэнд маш том шүүглүүлсэн, дохиог дугаргасан үнэхээр галзуу цуврал байж чадлаа гэж бурууд нь бол яахан аргагүй бодогдож байна. Тэгэд манад болдогч янз янзын юмнууд бас төстэй юмнууд бас зөндөө вэ шүү те. Тэг үнэхээр чухал асуудлуудыг бас хөндөж чадсан галзуу цуврал мөнөөсөө мөн байлаа гэж. За тэгэд энэ галзуу цувралыг та нартай ингээд амжилттайгаар бүрэн ярьж дуусгаж өгсөн дөө хэдэн бороонууд нь баяртай байна. За тэгэхээр та нарт маань энэ галзуу цувралыг хүргэхэд мэдээж хамтран ажилдаг байгууллагууд маань их чухал үүрэг гүйцэтгэдэг байгаа. За тэгэхээр энэ хүү сүүлийн партиг та нарт хүргэхэд хэдэн бороонуудтай нь галзуу найдвартай өндөр үнэлгээтэй бараануудыг санал болгодог Shopee Hub хамтран ажиллаа гэж. Та нар маань тэгэд хүсвэл Shopee Hub-д баярлалаа гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд цаашдаа борон олон гоё галзуу цувралуудыг бол та нартай ярьж хүргэн гэдэгт итгэлтэй байна. Одоо бас давхар viral hit гэдэг галзуу цувралыг яриад эхэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр дараагийн дугаар маань баг part 2 нь яригдчих тарах байхаа гэж. За тэгээд та нар маань саба дураагүй бол саба дардсан бол лайк дарахтал болоо явж байгаа юм а бас галзуу series сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. Нэрэтий галзуу кино Instagram хуудасаа бас дагаарай. За тэгээд дараагийнхаа галзуу цувралын тайлбараар эргээд уулзцгаая манайхан.